За сайн байна уу? Өнөөдөр хоёр үйл бүтээл дагавар зүгтж тавчтай гэсэн хэлийг өгнө. За дагавар гэдэг нь ямар нэгэн үгсийн ангийн үгийн үндсэн залгагдаж үйл бүтээл бүтээж байдаг. Үйл бүтээл дагавар нь үйл үгийн нөхцөлийн араас залгагдаж ямар нэгэн нэмэлт өнгө альсыг илэрхийлж байдаг. За хамгийн ихнийх нь болохоор ил дагавар. Ус, эмээл, уруу гэсэн үгээр одоо нэг бүтээл дагаврыг залгасан байгаа. Дараагийнх нь болохоор наа дагавар, эм, шам гэдэг үгээр залгасан. За ир дагавар, нефт, ухаан, гээ гэсэн үгээр ир дагаврыг залгаад нефт, ухаан, гээ гэсэн өгсөн. Дараагийнх нь ирхээ болон ил гэсэн дагавар байгаа. За дараагийнх нь дэ дагавар, урт, ил, нарийн, дузаа гэсэн үгээр дэ дагаврыг залгана. Энэ дэ дагавар болохоор дуу, сүүл гэсэн үг. За дараагийнх нь тэ дагавар байгаа. Энд чинь болохоор үс, гин, цэгэр ирэх одоо үгтэй одоо тэ дагаврыг залгаад үс одоо гин, цэгэр гэсэн үг одоо үснэ. Дараагийнх нь иш дагавар байна. Энэ нь болохоор суурь, нутаг, алдар хэмээн үгнүүдээр залгаад суурь, нутагш, алдарш хэмээн одоо үснэ байна. Дараагийн дагавар нь болохоор жин дагавар. Энэ нь болохоор үүр, мал, баян хэмээн үгнүүдээр жин дагаврыг залгаад одоо үрч, малч, баяж гэсэн үгнүүд үснэ. Дараагийн жир дагавар байна. Энэ болохоор сайн муу хэмээн үгэнд залгаад сайжир, муужир гэсэн үгнүүд үснэ. Дараагийн шир дагавар. Энэ дээр болохоор санаа, олон, 50 хэмээн үгнүүдээр залгаад санаа шир, олон шир, 50 шир гэсэн одоо 50 шир гэсэн үгнүүд үснэ. За тэгээ шир дагаврыг залгахдаа шира хэмээн одоо үсгийн бичиг дэмэж бичиг. Дараагийн шаа дагавар. Одоо энэхүү дагавар дээр болохоор буруу, муу, сайн хэмээн үгнүүдээр залгаад одоо буруушаа, муушаа, сайшаа хэмээн одоо үгнүүд үснэ.